За та одоо хийсэн уран бүтээлээ тухай номнуудаа тайлбарлаж өгөө. Хийсэн номнуудаа уран бүтээлээсээ. За би яг соёлын ордонд анх гоцол дуучин гэж орсон. Тэгээ дараа нь одоо манай хөгжмийн багш Банзрагт гэж байсан. Одоо Монголын нэлээд нэрт морин хуурч уртын дуу зохиосон мундаг хүн манай олон хүний багш. Дээр нь одоо Цээнбадам гэж шансчин байсан. Тэр хүн болохоор надад одоо яочингийн цохиур яаж барьдаг, яочинг яаж тоглодог тухай энэ хоёр багшийнхаа ачаар би одоо тэгээ хөгжимчин гэж л явлаа да. Хөгжимчин ч одоо болж байгаа ч юм уу гэж юм яах вэ да. Тэгээд соёлын ордон театрт дандаа би энэ яочин хөгжмөөр тоглодог байж байгаа. Тэгээ яг ордон байхын үед бол бүх юмаа хийн цөөхөн оронтойтой жүжигчдэн тоглоно, бүжигтэж гарна. Тэгээ дуугаанч дуулна, хөгжмөн тоглоно, бүх юмыг хийдэг байлаа. За тэгээ сүүлээр соёлын ордон болсон хойно бол яг дан хөгжим дээр ажиллаад шаардлагатай үед бол жүжиг тоглодог. Иймэрхүү байдлаар явлаа. Тэгээд соёлын хөдөөний байгуулагч юу нь бол одоо тийм штэ хүн цөөтэй тэдгээр театр боллоо ч гэсэн бас л дараамын хүн гэд 10 хэдэн хүн л байхаас одоо олон хүнтэй жүжиг тоглоход бол хөрөлцөө батал болдог. Тийм учраас энэ бүх юмдаа жүжигч хүн бүх юмдаа л орох ёстой байдаг. Тийм байдлаар хэдэн жил болов? Би соёлын ордонд 1959 онд анх гоцол дуучнаар ороод тэгээ хөгжимчин болоо, хөгжимчин дуучнаар ажиллаад тэгээд сүүлд нь 81 онд театр болоод 1979 онд энэ аймгийн хотод аймгийн соёл урлагийн 10 хоног гэж байгууллаа. Тэгээ бид нар 81 онд театр болсон юм. Ингээд утгын нэрмжит театр болоод анхандаа бол зөвхөн хөгжмөдийн хүрээлэн гэж бий болсон. Тэгээд хэдэн онд байна вэ да? Данзаравжигийн нэрмжит Саранхуй театр болоод энэ театр соёлын ордонд нийт нэрээ өөрчилөө 91 баг тий. Тэгээд онд үлээд энэ би матсан. Тэгээд нийт бол одоо би 39 жил ажилласан. Тэгээ энэ яагаад вэ? Би ажиллаж байгаа би 88 онд тэтгэврийн тогтоолгоо тэр чигтээ ажиллаж байгаа. Тэгээ 92 онд нэг гараад босож эргэж ороод би үндсэндээ тэтгэврт орсноос хойш 10 жил ажилласан. Буцаж орсонтойгоо нийлээд. Тэгээд одоо бол яг хөлөөт уран бүтээлч. Тэгээ би бас яг нэг жол шүлгэрхүү чим шүлгсийж хэлж баргаж чаддаг юм да. Нэг тиймэрхүү толгой холбосон бичээдийн бас нэг ая бичээдийн аялдیں۔ Бас нэг 2 3 хөгжмийн номер бичсэн. Тэгээ нэг хэдэн бүжгийн ая бичсэн. Тийм юм л хийсэл байд юм да. Тэгээ би яг энэ Монгол ардын харилцаа дуу гэдэг юм бол ерөөсөн маш цөөхөн байх юм байна. Дуулаад байгааг одоо жагнаад байхад энэ маш их цөөхөн байдгийг. Тийм учраас би одоо энэ Монгол ардын харилцаа дуу гэдэг энэ ийм номыг энэ одоо 46 дуутай юм ном байгаа. Тэгээ энэ хүмүүсийн мэддэг дууч олон би мэдэхгүй ч бас ихгүй би тэгтээ энэ дотор мэддэг байлаа гэхэд мэдэхгүй бадагнууд нэлээ их байдаг байх гэж би бодож байна. Жишээлхэд одоо Айлгэрмаа гэхэд л миний энэ дунд 95 бадаг байгаа. Тэгэхээр энэ бол одоо хүн бас мэдэхгүй бадагууд энэ дотор байж л байдаг байх. Тэгж бодоод энийг ийм номыг би одоо 2019 онд хэвлүүлсэн. За тэгээ түүнээс түрүүнд нь болохоор 2007 онд би ер нь нэлээ бараг 1000 сахан тийм ардын дууны цуглуулгатай. Тэрний бүгдийг одоо хэвлүүлнэ гэхлээр нэгдүгürt одоо би бас нэг эдийн засаг масаг аль талаас нь болохгүй байна. Тийм учраас зөвхөн нутгийн ардын дуу гэж хэвлээ гэж манай тэрийн түрүү би нэрийг хэлсэн тэр лам багш маань зөвлөө. Тэр багш маань ивент итгээд 2007 онд говь нутгийн төрлөг гэдэг ийм дууны ном гаргасан. Энэ болохоор юу гэхээр зөвхөн манай нутагт л дуулдаг. Одоо говь нутагт л дуулдаг. Зарим нь дэлгэрээгүй, зарим нь дэлгэрсэн тийм дуунууд байгаа. Түүх шин 53 дуутай. 63 дуутай энэ хагас нь бас зохиол ийм орцсонд ийм ном хэвлүүлсэн. За түүний дараагаар энэ ардын дууны номыг сая 21 онд хэвлүүлсэн. За тэгээ миний хийсэн юм яг хөдөө нэг бас нэг шүлэг дуу муу янз бүрийн ийм юмнууд байж л байдгийг. Энэ тухайгаан бас өөрийнхөө уран бүтээлийг нэг ном болгоё доо гэж бодоод энийг бас нэг бөөгнүүлээд ингээд нэг ном бүтээсэн хэвлүүлсэн 22 онд одоо үйлчин бүсгүй гэдэг дуу ном.
Үйлчин бүсгүй гэж миний баг хамгийн анхны дуу. Тэгээ араа ерөн дуунууд дотор араа дээр нь тэр юм уу гэж улсууд үнэлдэг шиг байдгийн. Тийм учраас тэр үйлчин бүсгүй гэдгээр нь ерөөсөө надад хэлүүлдэг маань номыг хийж байгаа хүн шууд энийгээр нэрлэлсэл байсан. Тэгээ тэр нэрээрээ ийм нэг дуу. Би нэг ийм 4 номл гаргасан хүнтэй. Тэгээ нэг нь тэр буйны бум цацраг бол одоо дуусчаад байх юм. Тэрнийг одоо дахиад өргөдгөө хэвсэлээ. Одоо гараад ирнэ майны ном. Тэгээд энэ уран бүтээлийн 3 ном ингээд ийм 4 ном хэвсэлсэн хүнтэй. Та одоо дуунаасаа сонсох уу? За би тэгээд энэ Ой нутгийн ардын дуунууд бол одоо хүн мэдэхгүй зарим дуунууд байж байгаа энэ дотор. Би тэгээ энэс яг би тэр за юу яа та. Хаврын шинжгээд нэг юм дуу байдаг. Би энэ нэг орсон. За